Тэгш хамруулах боловсролын хууль эрх зүйн сургалтанд тавтаа морилно. Энэхүү хичээлээр бид Оросын холбооны улсын тэгш хамруулах боловсролын хөгжлийн талаар авч үзнэ. Энэ хичээлд 1992 оны боловсролын тухай хууль, боловсролын тухай хуулийн дахь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын эрх, тэгш хамруулах боловсролын зорилтод тулгарч буй бэрхшээлүүд, түнчлэн Оросын холбооны улсад хэрэгжүүлэх ачааллуудын талаар авч үзнэ. Ингээд 1992 оны боловсролын хуулиас эхлэе. 1992 оны энэ хууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг хамгаалсан хууль юм. Улсаас сурган хүмүүжүүлэх тусгай аргын тусламжтай боловсролын нөхцөлийг бүрдүүлж хөгжлийн бэрхшээлийг засаж нийгэмд дасан зохицоход сургадаг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хувьд боловсролын удирдлагын агентлагууд, тусгай боловсролын байгууллагууд, анги танхим болон бүлгүүд байгуулж тэдний эмчилгээ, боловсролыг баталгаажуулж, нийгэмд дасан зохицож олонний дунд орох чадварыг нэмэгдүүлдэг. Ийм байгууллагуудын санхүүжилтийн хэмжээ нь жирийн байгууллагын дундаж санхүүжилтээс илүү өндөр байдаг. Зөв боловсрол олгохын тулд холбооны эрх баригчид, Оросын холбооны улсын захиргааны байгууллагуудын удирдлагууд, орон нутгийн захиргаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэн жирийн иргэдийн адилаар чанартай боловсрол эзэмших, хөгжлийн бэрхшээлийг засаж нийгэмд дасан зохицох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Тэд тусгай сурган хүмүүжүүлэх арга барил, хил, харилцаа холбооны хэрэгсэл дээр тулгуурлан хөгжлийн бэрхшээлийг эрт засах тусламж үзүүлж, эдгээр хүмүүсийн нийгмийн хөгжил тодорхой түвшинд, тодорхой чиглэлд боловсрол олгоход хамгийн таатай нөхцөлийг, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулан сургах асуудлыг зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших тусгай нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй сургуульд дэмжлэг үзүүлдэг жирийн сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал мөн хамаарна. Төрөөс цэцэрлэг, мэргэжлийн байгууллагууд, дотуур байртай сургууль зэргийг нөөц төвөд гэж үзэн дэмжиж байдаг. Эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд жирийн юм уу тусгай сургууль сургах хэсгээ сонгох хэрэгтэй. Төрөөс багш нарыг мэргэжил дэвшлүүлэх сургалтанд хамруулж мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг. 1992 оны боловсролын тухай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын эрхийг хэрхэн тодорхойлсон бэ? Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид тусгай дэмжлэг авах хэрэгтэй. Төрөөс хүүхдүүдийн сэтгэл зүй болон бие махбод, эрүүл мэндийн хөгжлийн онцлогийг харгалзан сургалтын нөхцөлийг бүрдүүлж өгнө. Тэр дундаа нийгэм, боловсрол, сэтгэл зүйн туслалцаа үзүүлж, үнэгүй сэтгэл зүй болон эмнэл зүйн тусламж үзүүлж, сурган хүмүүжүүлэх засал хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын боловсролын тусгай нөхцөлд дараах зүйлс хамаарна. Сургалтын тусгай хөтөлбөр, сургалтын аргууд, тусгай ном сурах хүчиг, хичээл, гарын авалгууд, сургалтын тусгай техник хэрэгслүүд, тусламж үйлчилгээ, шаардлагатай техникийн тусламж үзүүлэх, бүлгийн болон ганцаарчилсан зөвшрүүлэх хичээлүүд, сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх боломжгүй болгох буюу хүндрэлтэй болгох, бусад нөхцөлийг залруулах боломж зэрэг юм а. Сэтгэл зүй, эмнэлэг, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөх төв нь эцэг эхчүүдэд сургууль болгон цэцэрлэгийг сонгоход тусалдаг. Хүүхдийн үнэлгээний зорилго нь ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тодорхойлох, тухайн хүүхэд сургууль юм уу эсвэл цэцэрлэгт явах хэрэгтэй байгаа эсхийг олж мэдхэд оршино. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тусгай нөхцөлд дараах зүйлс хамаарна. Дохионы хэл, Braille үсэг ашиглан ном зохиол унших, бүсийн захиргаанаас байгуулах тусгай номын сан орно. Тэгш хамруулах боловсролын зорилтод ямар бэрхшээл тулгарч байна вэ? Хичээлийн дараах үйл ажиллагаанд эрх тэгш хамрагдах эрх, хувийн бүтээлч сэтгэх үе, авьяас чадварыг хөгжүүлэх нэмэлт сургалтанд хамрагдах нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хувьд хэцүү байдаг. Сургуулийн тээврийн хэрэгслийн асуудал мөн тулгамдсан асуудлын нэг болдог.
Мөн боловсролын байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад туслах ажилтны хууль эрх зүйн асуудал эргэлзээтэй хэвээр байна. Боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн халамжийн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоо муутай байна. Тэгэхээр яах ёстой вэ? Эхний ээлжинд хүүхдийн хамгийн гол ашиг сонирхлыг голлон анхаарах. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ёстой. Хүүхдийн гол ашиг сонирхол гэдэг нь хүүхэд хүний эрхийг бүрэн дүүрэн эдлэж, хүүхдийн цогц хөгжлийн үйл ажиллагаанд бүрэн хамрагдахыг хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гол ашиг сонирхлыг ямар ч байдлаар тодорхойлсон байдал хүүхдийн өөрийн үзэл бодол, гэр бүлийн боломж, асран хамгаалал, эмзэг тал, хүүхдийн эрүүл амьдарч сурч боловсрох эрх зэргийг харгалзан үзэх ёстой юм а. Хоёр дахь зорилт бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрсдийн нас, төлөвшлийн хүрээнд бусад хүүхдүүдийн адилаар өөрт хамааралтай бүх зүйлсэд ач холбогдол өгөх, тэдний бэрхшээл болон насанд нь тохирсон тусламж авах эрхтэй гэж заасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд танхимын сургам хүмүүжүүлэх арга зүй, сургуулийн зөвлөлөөр дамжуулан боловсролд тэгш хамрагдах, бие даан болон ганцаарчлсан сургалтын төлөвлөгөөгөөр суралцах, сургуулийн бодлого, тогтолцоог цаашлаа түүнээс илүү өргөн хүрээний асуудлыг сайжруулахад оролцох нь хүүхдийн сурч боловсрох эрхийн баталгаа болдог. 3 дахь зорилт бол тэгш хамруулах боловсролын хэрэгжилтийг хангах. Тусгай ажиллагааны талаарх шийдвэр гаргах үйл явц, зөвлөмжийг зохих ёсоор биелүүлсэн хэсгэд хяналт тавих явдал юм.